Яаж танилцсан бэ? Тэр чатаар танилцсан гэлждэг юм. Ер нь бол чатаар танилцсан. Чимэр болцоо бид. Бидэрч бусдаа өөрсдөө нэгнийгээс ч юм уу нэг характер харьцуулж байгаа. Хоёр маань анх яаж танилцж байсан бэ? Хамгийн анх одоогоос 4 жилийн өмнө би төгсөөд танилцсан байдаг. Нүгзээ надад танилцаагүй. Манай хоёр үеэл чи хоорондоо суудсан байхгүй. Тэнгүүт чи яг л нэг яг тэдний төгсөг үеэл, анажинг үеэл гэж мэддэг. Тэгээ хоёулаа айгу тэр хоёр маань амжилттай явчихсан болохоор нэг тэр хоёрыг аль алийн удам сайтай майтай гэж нэгэндээ ер нь их хамтай. Тэгээд нэг өөрөө би чат хичээл хай гэж танил юуны уулзах өглөө шууд яг л тий. Тэгэл шүний 2 цагт битээр уулзчихлаа. Тэгэл гадуур баахаа яваал юм яриад. Тэгэл ер нь давгүй ах юм байна да гэж бодлоо. Тэгэл ер нь дотроо нэг тийм одоо өөрөнгө гэсэн бодол үзэл бодол байгаа шүү дээ. Нэг юм хүнтэй суунтаа гэл. Ер нь ч их орн гарцсан хүнтэй суунтаа гэсэн бодолтой байсан гэж хэлэх үү. Ер нь яг одоо нэг гай хүн гарч ирээд суунтаа гэж бодсон байсан чинь. Тэг манай гарч ирэл. Тэгэл эхнээс ахвала 2-3 хоног ингэж явсаар гал за ер нь болох юм байна та гэл. Дэвтэрч нэг чинь нэг үерх суух цаа ер нь битээ байхгүй гэж боддоо шүү дээ. Тэгэл 3-4 хоноод нэг гэрийнхэнтэйгээ танилцал тэгэл ингээл суугаад ингээл ерөөхдөө айгүй хугацаа. Жил сараар битээрийн нэг танилцсан төгөө хэрэгдэхгүй хаа. Нэг хоногоор цагаар л юу. Хин хамгийн түрүүнд уурлаад бууж өгдөг вэ? Анх төгсөө маань байсан. Анх би байсан. Айгүй ялгаатай байгаа. Зөв нэг хин одоо яг нөгөө 2 жил гарантай болчихсон гадалж байна. Харилцсан гайг ойлголцлын төвшөнд очичоор хинхнийхээ яг буруу үйлдэл хийсэн тэр нь л төрүүлж уулздаг байхгүй. Анх болол тэгэл би л гуйдгэлээс л. Одоо илчилж байгаа. Та хоёрын маань хамгийн эвгүй ичмээр болцоо юу байсан? Хамгийн тод үлдсэн. Ичмээр болцоо бид. Бидэрч. За тэр хамгийн анхнаал юм байна. Тийм дээ. Шүний би үсэг гэрээсээ шүн гарч үзэж байгаагүй жаа би шүн 2 цагт гараад тэгэл үгээр тавьдаг гэж байсан шүү дээ. Тэрнээс битэрч чинь тийм амар романтик асуулт биш. Романтик. Тэгэл гарч кино үзхүү гээл кино үзсэн шүү дээ. Тэгэл юм хийдэг. Яг нэг болцсон гэж болцдгүй шүү дээ. Болцыг болцдог тийм. Зүгээр байж байгаа л за санаанд явж байгаа л. Нэгнийхээ хамгийн хачирхалтай зуршлыг би нөгөө нэг анх яг төгсөөдөө хэрэгсчээд юу одоо тэгж эргэтэй хүн тэгж амар скинкер хийдэг гэж мэдээгүй. Өглөөс л скинкер, өдөр скинкер тэгэл ингээл өнөртөөс мас чинь хоногоор хэмжигдэж дуусч басал. Тийм л хийсэн да. анхаарал юунд татагдаж бай та хоёр маань. Би бол анх яг тэр нөгөө 3-4 жилийн өмнө тийм нэг улаан хүртэг модонд орсон байсан үү штэ. Улаан Канада. Тэгээд юм төгсөөтэй талбай дээр таарад тэнгуүтэй юм нэг улаан хүртэг өмссөн юм өндөр цагаан залуу. Тэгэл нэг цөг мөг барьцаа хаст. Ой хаач дэрэгч. Тэгэл за үгүй л миний заяа гэж бодчихвол явсан. 4 жилийн өмнө тэгж бодсон байгаа. Би тэр үед нь танихгүй. Анх уулзаад битэрс нөгөө харангууд болцсон шүү дээ. Тэг яг машин дотор байсан. Нэг лөө харахаар тэр үе чи ичээд байгаа юм чи. Тэгээ чи 2-3 хоногийн дараа л барыг царайг ингэж яг хэцэлж харж байсан юм. Тэр үед ирэхэд бол нүд инээд хоёрнд бол амар татагдчихсан та. Та хоёрын хамгийн утгагүй хэрүүл юуны талаар байсан бэ? Тэгэл хэрүүл маандахгүй. Нэг халбагч гэл ийшээ харуулсан ч байна. Тэгээ готлаа өөр тавиагүйгээс гээл ер нь гэрт чинь тэгэл хамт амьдарч байгаа залуусч тэгэл өөр орчинд өссөн болохоор ер нь амар олон амар мундахгүй тий. Тэгэл хувцас айлуулах тэгэл нэгтэй байхыг айлуулах нөгөө одоо гэрээ ирүүл буян барцдаг гэл манаа тэгдэг байсан болохоор айлуулах хэрэглэхгүй. Цагаар хэрэглэхгүй. Гэтэ орж ирээд хэрэглэхгүй гэл. Гэтэ орж ирээд хэрэглэхгүй. Гадуур машинаас буугаад хэлтэж явж байгаа л яг орцныхоо хаалгыг татаал цаадаа хоёул гэртээ орч болио өгөөлээ. Хэрэглэхэд болждаг. Тиймэрхүү бол. Тэгээ хэрүүл бол мундахгүй шүү дээ. Ер нь бол анх өргөж байгаа асуудал тий. Юу манай өвчнөө сайхан зам байгаа л да. Нөөс ээжийн гоё нөгөө одоо сургаалч гэх юм уу тий. Гэр нөхрөө бол
яг тэгж одоо яг гэр бүлийнх нь ноён нуруу гэдэг утгаараа амар хөндлөж харцдаг. Өглөө болгон цайныхан дээж өгөрдөг ч гэдэг юм уу. Манай тэгэл өөрөө хитрхи одоо ажилтай байсан ч гэсэн цайныхан дээжийг бол өглөө болгон барьдаг. Тэгээ одоо гадуур бол залуу ус дайгтар байхгүй цаан чанар шүү дээ. Тэгэд бол тэр цаан чанар бол надад маш их таалагдав. Тэрнгээрээ ч гэсэн би тэрэн дээр нь ингэж бодож яахгүй айлуулах хичээж ингэж өөрөө дарж идэг. Тийм болохоор манай хүний тэр цаан чанар айгүй таалагддаг. Яг төгсөөгөө гэх юм бол надад хамгийн таалагдсан юм юу л жоохон нэг ханиад жоохон үрчих гэдэг тий тэнгүүд тэр болгонд ердөөсөө би өвдөж байхад чи ингэ чай айгүй ядраатай маа ингээд айгүй төвхтэй ингэж ганц ч удаа хэлж байгаагүй одоо арай ингэ зүгүрлж штэ сайхан болчтой байлаа зүгээр гоё ялнаа гэл тэрэнд л айгүй таалагддаг айгүй татагдж ирсэн. Одоо ингээл айгүй хурдан хийсэн гэдэг байгаа штэ тий нэг гэр ч гэсэн сар гарan бол орцсон байхгүй. Тийм болохоор их бусад гэж нэг тэгж яг тэр өөрсдийн асуудал урд мундахгүй шүү дээ. Тийм болохоор ер нь бол бусдаа өөрсдөө нэгнийгээс ч юм уу нэг хайхтар харьцуулж байгаа. Тий. Чи болж ийн болж ийн гэл. Ер нь харьцангуй нэг нэгэндээ амар таалагддаг хүмүүс гэх юм. Хайрын үнц нь одоо битэрийн одоо хайрын одоо юу ч хийж болно шүү. Миний хувьд гэх юм бол битэрийн дундын харилцаа тэгээд яг ингээ босгоцсон байгаа одоо энэ одоо өдөө хүртэл ингээ босгоцсон битээр одоо ирээдүйд ч гэсэн яг нэг одоо нэгнийгаа нэгэнгүүгээр төсөөлөхгүй болцсон байхгүй. Тийм болохоор ерөөхдөө бол ингэтлээ нэгэндээ хичээж нэгэндээ ингэж одоо халамж тавьдаг ч юм уу тий. Тэгээд хэдий ингээл одоо хэрэлдэж модалцахгүй зөндөө гардаг ч гэсэн эргээд ерөөсөө л одоо энэ хүнийг л гэдэг одоо манай хүн ч гэсэн намайг л гэдэг ч гэдэг юм уу. Энэ зан чанар гэдэг хайрыг одоо олон үгээр л тайлбарлах гэдэг. Тэгэхээр энэ бүгд юм л одоо бид хоёрын хайрын үнцийн юм болов уу гэж боддог шүү дээ. Хайрын үнцэн гэдэг нь тийм жижиг юм дээр л оршдог. Ингээд өглөө босоод би төгсөөс босоод өглөө ингээд хоолоо хийж хооронд төгсөө босоод ороор цамхайг би хайр гэж үздэг. Амар одоо айгуу тэлэр нэг айгуу юм янган болох гэдэг. Зүгээр ер нь л амар жижиг юм дээр л хайр мэдрэгддэг. Жишээ нь ингээд сургууль дээр сайхан ингээд нөө эмээ мартаа сургууль руу авсан байхад ингээд тайр би чиний эмээ чи халаацаа ингээд халуун байлгах гээд биц руугаа ийцэн шүү гэж л даваад ирж байгаа байхгүй юм халаадаг юм. Тэгээд тэнгуү тэр бүгдээс чи ингээд амар жижиг үйлдэл бүгд ингээд хайр болж харагддаг. Яг хайрын үнцэн гэвэл айгуу жижиг юм дээр л харшдаг гэж боддог. За ингээд ням төгс байлаа. За тэгээд хосуудтай Валентины баярын минь төргий ад жаргалтай тэгээ нэгнийгээ гоё ойлгоод цаашдынхаа амьдралыг гоё төлөвлөөрэй гэж хэлмээр байна. Төлөвлөлт хамгийн чухал гэж хэлмээр байна. Баярлалаа. Хосуудтай хандаж хэлэхэд ер нь ойлголцол, хүндлэл, хүчрхүүн зүйлээс бие бинийгаа гомдоо, хүчрхүүн зүйлээс бие бинийгаа хязгааргүй баярлуулах тийм агшнууд зөндөө олддог болохоор цаг мөч бүрээ хайрлаарай. Хав байгаа цаг мөч бүртээ талархаарай гэж хэлье та. За төгсөө маань найз охиндоо хандаад гоё чин сэтгэл юм. Зээж бас хэлдэггүй ч юм. Миний бодлоор бусад одоо ингээ охтуудаас ялгарх юм гэх юм бол амар хүнлэг тэгээд хүмүүжлтэй тэгээд маш их тийм нямба цэвэрч тийм зан надад маш их таалагддаг. Тийм болохоор би одоо найз охиндоо маш их хайртай гэж хэлмээр байна. Энэ завшааныг ашиглаад ирээдүйд ч гэсэн бүх зүйлээ бүх амьдралаа би одоо найз охиноороо одоо мөхөлгээр төсөөлцөн явж байгаа. Тийм болохоор би одоо өөрсгийнхөө энэ босгож яваа амьдралын төлөө байдаг бүх чадлаараа хичээнэ хамтдаа чаднаа л гэж хэлмээр байна да. За өнөөдрийг болтол намайг маш ихээр төвчээртэй хайрлаж хүндлэж эцэг эхээс олж авсан хүмүүжлэлээр нэмж намайг бас хүмүүжүүлдэгт баярлалаа. Амьдралд ингээ сайн мууг ялгадаг тийм одоо сайн мууг ялгах тийм чадвартай болгож байгаад баярлалаа. Намайг байн халамжилдагтай баярлалаа. Чамдаа хязгааргүй хайртай шүү.